За сайн байцгаана уу? Өнөөдрийн видео маань болохоор Avalanche slime-ыг хэрхэн бэлтгэх вэ гэсэн сэдвтэй видео байгаа. Avalanche slime-ыг ийм 3 төрлийн байдлаар бэлтгэсэн байгаа. Одоо хажуунаас нь харуулъя. Эхнийх нь болохоор манай slime shop зарагддаг ийм энгийн slime байгаа. Цэнхэр улаан өнгөтэй. Яг манайхаас худалдаа авч байгаа бол ийм slime очдог Avalanche. Тэгээд өөр бас нэг төрлийн Avalanche нь болохоор энэ маш гоё харагддаг. Гэтэ худалдаанд гараад очихоор айгүй сонио харагдаад байдаг учраас яг энийг юу ядгүй худалдаалдаггүй. Хэрвээ та нар бэлтгийг хүсч ивэл өөрсдөө гэртээ бэлтгийг хүсч ивэл манай бичлэгийг үзээд манайхаас slime аваад өөрсдөө бэлтэх боломжтой байгаа шүү. Бичлэг дээр одоо энэхүү бичлэг дээр яаж энэ Avalanche slime-ыг бэлтгэх аргыг зааж өгнө. За дараагийнх нь Avalanche болохоор энэ Avalanche байгаа. За ингээд хичээл эхлүүлцгээе. Бичлэгийн ихэнд болохоор яг ямар 3 төрлийн Avalanche slime хийх юм үзүүлсэн байгаа. Энэ болохоор мэдээж slime-ийн сав. Би энэ бичлэгэн дээр нөгөө 300 г-ийн slime-ийнхаа савыг за тэгээд 4 өнгийн өнгө оруулагч нь хоолны хөлсий бодог байгаа. Хөлсий бодог юугүй гар таршил өгөхгүй маш аюулгүй тэгээд эргээд нөгөө гартнаалддаг байгаа. Тэгээд мэдээж activate мэдээж турлаг slime, суурь slime байна. Ийм хоёр төрлийн slime бишглээд бид нэр Avalanche slime хийдэг байгаа. Эхний Avalanche slime энгийн Avalanche slime. За энэ бүх саваа тавьж агаад хэмжилт хийн. Турлаг slime юу вэ? Хийн. За ингээд хэмжээгээ авчингуудаа 2 тэнцүү хэсэг туваа. 2 тэнцүү хэсэг туваа. За ингээд цэнхэр ингээд одоо улаан өнгөө нэмнэ. За ингээд 2 өнгөө хойлоод холцсон байгаа. Холсныгоо аль нэг талд нь ламяга байршил хамаарахгүй. Тэгээ аль нэг талд нь цэнхрийгээ. За ингээд тавьчихна. Ингээд рүүгүүдээ суурь slime-аас сарныхаа дээдлийн хэмжээгээр авч жагаад дээр нь ингээд маш сайн тараагаад өгнө. Суурь slime маань цагаан өнгөтэй slime маань багтаж болохгүй. Багтах юм бол доошоо ороод өнгөхгүй болчих гэдэг. Slime-ны шингийн хатагаас шалтгаалаад 1-2 хоног хүлээж болно. За ингээд нэгдүгээр Avalanche slime маань байгаа. Мөн сав маань тэгээд дахиад иймэрхүү хэмжээтэй дахиад clear slime хэрэг, турлаг slime хэрэг болно. Baby boo, I'm always thinking about you. Энийгээ 4 тэнцүү хуваана. Энд дээр одоо зөвхөн шар ногоон 2 өнгө ашиглана. Шар ногоон slime талбараа маш гоё харагддаг мэдээж өмнөх зурган дээрээс нь харсан байна. За ингээд өнгөө бэлэн болгоцсон. Тэгээд суурь slime дээр нь хийн. Baby boo, I'm always thinking about you. Still, whatever you do, like I'm always trust. Yeah, you know. Тэгээд хоёр дахь slime маань бэлэн боллоо. За одоо ингээд 3 дахь slime хий. 3 дахь slime бид нэр зөвхөн ганцхан өнгө хэрэг болно. За ногоон өнгө миний хувьд айгүй таалагдчихж байгаа. Тэгээд бэлтгэхдээ эхлээд шууд турлаг slime тэгээд суурь slime шилэн. За одоо ингээд
тунгалаг слайм нэг хүссэн хэмжээгээр хуваачна. Ялангуяа өнгө оруулчих. За тэгээд хэрвээ манай слаймыг захиалахыг хүсэх юм бол манай пэйж хуудас руу эсвэл миний утас руу залгаад захиалж болно. Миний утасны дугаар 94 18 28 46 94 18 28 46 гэдэг дугаараа оройн 7 цагаас өмнө залгаад асуух юм асуугаад захиалга өгөх үедээ захиалга өгч болно. Хэрвээ бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай пэйж руу чат бичиж болно. Манай пэйжийн хуудас Jizz Slime and Squishy одоо нөгөө тайлбар хэсэгт линкийг оруулъя. Мөн нөгөө нэг заргадаг слаймныхаа бичлэгийг хийж оруулсан байгаа. Тэр заргадаг слаймныхаа бичлэгийг хийж оруулсан байгаа. Тэр бичлэгээ юу юм? Бичлэгнийхаа линкийг мөн тайлбар хэсэгт оруулъя. Одоо ингээд бас суур слаймаа хүссэн хэмжээгээр ингэж юу чинь бүрийг хилээд тавьчихна. Хэд ч хувааж болно. Хамаагүй өөрсдийнхөө мэдрэмжээр л тэгээ avalanche slime-ыг ингээ маш улаан аргаар хийж болдог. Ингээ доотлын зузаан хийх юм бол доошоо унж байгаа нэг гоё харагддаг. Одоо ингээд тунгалаг болчихлоо. Хүлээн. За ингээд манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Хэрвээ таалагдсан юм бол бид нарыг дагаарай. Мөн манай дахиад өшөө олон бичлэгийг үзээрэй. Баярлалаа. За сайн байна уу? 3 төрлийн avalanche slime маань бүтэн нэг хонсон байгаа. Бүтэн нэг хоногод ингэж уусдаг.